Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Уйхуа. Надад нэр байхгүй. Би гүүрээр дамнуурахтай гарч байхдаа шантхар хамарт шүү аасаа өгсөн гэж хүмүүс ярилцахыг сонсоод юунаас болсныг мэдэх гэж дамнуургаа буулган хөзүүнээсээ альчуур авч хөлсөө арчин зогслоо. Тэд шүү аасаа цагаан будааны бялуунд хагаж өгсөн гэлцэн. Самарт хагасан гэж сонсож байснаас биш, цагаан будааны бялуунд хагаж өгсөн тухай би лав орд сонсож байгаагүй юм байна. Тэд намайг харснаа шүү аасаа шантхар хамартаасаа гэв. Гэвэл тэд инээлдэн гард чинь юу байгаа юм бэ гэв. Би гардах альчуураа харснаа альчуур гэвэл тэд пэр хийтэл инээлдэн чи тэгээд явгаа арчаад байгаа юм гэн. Хөлс. Тэд юунд ингэтлээ баярлаад байгааг би мэдэхгүй. Дандагмаа шиг юм гэж бас нэг нь гэцээ тэврэн тэр бас хөлсийг мэднэ гэлцэв. Гүүрний хашлаг налан зогссон нэг нь шүү айсан шантхар хамарт айсан гэв. Намайг хариу дугартал мөн л элгээ тэврэн инээ далдан асууж байна. Шүү айсан гэж хэн юм бэ? Би тэднийг харан зогслоо. Бүгд хамарамаа үрчийлгэн инээн. Тэд дахиад шүү аасан гэж хэн юм бэ гэв. Шүү аасан өгсөн гэвэл тэд амаа улам том ангааж нүдэ анин гуйлан хонх жингэнэг шиг инээлцнээ. Хоёр нь бүр суун туслаа. Хэсэг инээлцнээ нэг нь шүү аасан өгсөн бол чи хэн юм бэ гэв. Би хэн бэ? Юу гэж хариулахаа мэдэхгүй байсан учраас зүгээр л энэж зогсов. Би нэргүй. Гэвч гудамжинд гармагц хэнээс ч олон нэртэй болно. Хүмүүс намайг аманд орсноороо дуудана. Надтай уулзах үедээ жаахан найтаж тарвал намайг шууд найтах гэд нэрлчихнэ. Жорлонгоос гараад намайг харвал нойлын цаас гэчихнэ. Даллах үедээ намайг эргээд, далайх үедээ харин зайл гэд нэрлчихнэ. Бас хөгшин нохой, туранхай гахай гэд нэр мундахгүй. Тэд юу гэж дуудсан ч болно. Учир нь надад нэр байхгүй. Тэд намайг хараад аманд орсноороо дуудахад тэр нь миний нэр болчихно. Ер нь бол хүмүүс ихэнхдээ намайг хөөйл гэнэ. Тиймээс би тэдэнд би хөөй байна гэтэл тэдний нүд орой дээрээ гарах шахаж юу гинэ гэнэ. Буруу юм ярьсан байж магадгүй гэж бодон гөлрөв. Тэдний нэг нь ахаад л чи юу юм бэ гэж байна. Намайг хөөй гэснээ би толгоогоос ихсрэв. Тэд бие биенээ харснаа пэр хийтэл инээлдлээ. Тэдний инээлтгийг харж зогсноо би ч мөн инээв. Гүүрээр өнгөрч байгаа хүмүүс бидний инээхийг сонсоод инээхгүй өнгөрч чадсангүй. Хээх вар болсон цамцтай нэг нь намайг харснаа хөөй гэв. Гэвэл тэр өөр нэг хүнийг хуруугаараа зааснаа чи түүний их нэртэй унтаж үзсэн үү гэж байна. Гэж би яаран толгойд өглөө. Цаадах нь үүнийг сонсоод ууралсан бололтой. Нохой долоо гэснээ хээтэй цамцтыг зааж түүний их нэртэй унтах сайхан байсан уу гэхэд би бүгдийн чинь их нэртэй унтсан гэчгэв. Бүгд инээхэ болж над руу гөлөрч байснаа хээтэй цамцтай дэргэд ирж гараа далайн нүүрэн дундуур буулгахад чих дүнгнээд явчихлаа. Чэнэгүй байхдаа эмийн сангийнхаа лангууны ард зарим нь нээлттэй, зарим нь хаалттай олон шургуулганыхаа өмнө үргэлж туранхай урт гартаа жижигхэн жигнүүр барин зогсож байдагсан. Хаяа эмийн сангийнхаа үүдэнд гарч зогсно. Хүмүүс намайг янз бүрээр дуутахыг хараад тэр та нар ч нүгэл хийж байна да. Гү юунда баярлдгийг. Тэнгэр та нарыг залхаа нэвээ. Хүн юм хойно нэртэй л байж таарна. Цаадах ч нь бас нэртэй. Үүнийг лайфа гэдэг юм гэнэ. Чэнэгүй намайг нэртэй гэж хэлэх бүрд намайг лайфа гэж дуудах бүрд зүрх бүлэглэнэ. Аав маань байхдаа үүднийхээ дэргэд суугаад үргэлж намайг дууддагсан. Лайфа цайд өгүүлээд аль. Лайфа одоо чи 5 хүрлээ. Лайфа чамд бичгийн цүнх амлаа. Лайфа чи 10 хүрчгсэн хэрнээ 1-р ангид аал байх юм. Лайфа чамайг сургуульд явуулахаа болохоос доо.
чи надтай хамт нүүрс дамна. Лайфа, хэдэн жилийн дараа чи надаас илүү бяр чадaltaй болно. Лайфа, аав чинь өөхөх цаг болжээ. Удахгүй үхэн. Эмч намайг уушигны хавдартай гэж оншилсан. Лайфа, битгий ойл. Лайфа, намайг өгчихвөл чи ээж аавгүй болно. Лайфа, Лайфа. Лайфа, аав чинь өнгөрчихсөн. Лайфа, чи гараа хүргээд үз. Аавын чинь би хөрчихсөн байна. Лайфа, чи хардаа. Аав чинь чам руу ширтэж байна. Ааваасаа хойш ганцаараа нүүрс дамнаж годомж өгсөж уруудан айлуудад хүргэж өгдөг болов. Тэд намайг харангуутаал Лайфа, аав чинь яасан бэ? Үхсэн гэвэл тэд инээлдэнэ. Лайфа, чи тэнийг юм уу? Хэмээн толгой дохино. Аав минь байхдаа үргэлж Лайфа, чи үнэхээр тэнэг хөө шүү. 3 жил сургууль яваад ганц ч үсэг нүдлээгүй. Лайфа, гэхдээ үүнд чамайг буруутгаж болохгүй. Ээж чинь л буруутай. Төрөхдөө толгойгч шахснаас болж чамайг тэнэг болгочихсон юм. Лайфа, гэхдээ чи ээждээ гомдож болохгүй шүү. Толгой чинь дэндүү том байсан учраас ээж чинь төрхийн хүндрэлээр өнгөрсөн гэдэг байлаа. Лайфа, ээж чи яагаад өнгөрсөн юм бэ гэж хүмүүс чалгаана. Төрхийн хүндрэл. Хэнийг төрүүлэх гэж тэрв? Намайг. Чамайг яаж төрүүлсэн юм бэ? Нэг хөлөө авсан дээр тавьж угаад намайг төрүүлсэн гэсэн. Гэвэл тэд хадганан инээснэ. Нөгөө хөл нь хаана байсан юм бэ гэв. Нөгөө хөл нь хаана байсныг би яаж мэдэх вэ? Чин гойч хэлээгүй. Төрнө гэдэг чинь нэг хөлөө авсан дээр тавьж буй хэрэг юм гэж тэр хэлсэн болохоос нөгөө хөлөө хаана тавьсныг хэлээгүй. Тэд дахиад л намайг шалгаана. Хөөе, аав чинь хэн юм бэ? Аав үхсэн. Битгий одлаа залаад бай. Аав чинь амьд байгаа. Би гайхан тэдний өдөөс мэлрэн зогсдол нэгэн дэргэд ирээд би аав чинь шүү дээ гэж шивнэн. Би хэсэг дуугүй байснаа гэнэ. Би тэгээд аав чинь мөн биздээ. Гэд би толгой дохив. Тэд ахаад л инээлдэнэ. Чингвай, чи ч дээ. Тэднийг бэтгий тоо. Чи ганц л аавтай. Хүн болгон ганц аавтай байдаг юм шүү дээ. Аав олон болвол ээж хүн яаж тэсэх болж байна гэнэ. Ааваас минь хойш тосгоны хөгшин залуу бүх ирчүүд миний аав болсон доо. Аав олон болсон учраас нэр маань чолдож тэдний өгсөн шин нэрийг тоолох гэж оройжин оролдоход хуруу цөөдөж үүлээ үзнэ. Чин гуйл намайг Лайфа гинэ. Таарлах болгондоо нэрээр минь дуудаж дуудах болгонд нь зүрх бүлэглэнэ. Женева эмийн сангийнхаа үүдэнд 2 гараа зөрүүлэн ханцуундаа хийгээд намайг харж зогсно. Би ч Чингуйг харж хаая пар инээн. Намайг зогсоод байвал Чингуй гараа занган за яв. Нүүрс дамнаж байгаагаа мартаа юу гэнэ. Нэг удаа би явалгүй тэндээ зогсоод Чингуй гэвэл тэр ханцуунаасаа гараа гарган нүдээ бүлтэртэл намайг харснаа. Чи юу гинэ? Зүрх болиглж байсан учраас би хариу хэлсэнгүй. Чингуй над руу ойрцноо. Чи сая намайг хэн гэсэн бэ? Чингуй гэвэл тэрээр их л баярлсан бололтой. Чи тэнэг биш юм. Миний нэрийг мэдэж байна гэснээ намайг дуудан Лайфа гэв. Би ч мөн Чингуй шиг баярлан инээв. Чингуй, чи нэрээ мэдэх үү? Мэднэ. Алив чамайг хэн гэдэг юм? Хэлээд аль. Лайфа гэж би бовтнов. Чингуй хөхрөн инээж би ч түүнийг даган инээлээ. Лайфа, хүмүүс чамайг Лайфа гэж дуудахгүй бол тэдэнтэй битгийгээр ойлгосноо? Ойлголоо. Би мөн л инээсээр. Чингуй толгой дахин саашааснаа намайг хараад Чингуй гэвэл би тэр даруйд нь гэв. Би өөрийгөө дуудаж байхад чи юунд нь гэв. Чингуй өөрийгөө дуудаж байна гэж бодоогүй учраас би өөрийн ирэхгүй инээд алдлаа. Чингуй толгойс ихсрэн чийч үнэхээр тэнэг юм да гэв.
Чэнэгва аль хэдийн оод болжээ. Саяхан шантхар хамарт Шуасан ч үхчихлээ. Мэдээж өөр олон хүн өнгөрсөн. Шуасаны үеийнхэн буурал болж удахгүй үхэх нь гэлцэх болов. Би ч гэсэн удахгүй үхэх байх. Намайг шантхар хамарт Шуасанаас ч ах гэлцдэг юм. Ой тэнэгэ. Чамайг өгчихвөл хэн хөдөөлүүлэх юм бэ? Өгчихвөл хэн намайг хөдөөлүүлэхийг би мэдэхгүй учраас толгойс ихсрэв. Тэднээс асуухад бүгд л бид хүүтэй аж ахуйчтай эхнэр ч бий. Эхнэр маань амьд байна. Харин чамд хөө ач тэр бүхэл эхнэрч байхгүй шүү дээ гэнэ. Би дуугарсангүй. Үнэхээр надад юу ч байхгүй учраас гамнуургаа мөрлөн яваад өгөв. Шуасанд харин бүгд бий. Түүнийг хөдөөлүүлэхэд хөөн, ачин бас гэр бүлийнхэн нь годамжаар нэг уйлаа майлан болж байсныг харсан. Би хоосон дамнуургаа мөрлөн тэднийг дагаж чандралах газарт очив юм. Тэдний өөмэнийг хараад хүүхэд хойч үйтэй байх, гэр бүл олоолаа байх сайхан юм даа гэж бодов. Шуасаны ачийн дэргэд очтол бүгдээс илүү чанга дуугаар уйлж байсан тэрээр "Хөөе. Би чиний аав мөн биз дээ" гэв. Миний үеийн хүмүүс миний аав болохыг хүсхэ болж урд нь надад зөндөө нэр хайрлсан атлаа одоо надаас нэрийг минь асууна. Чамайг нэрээ хэн гэдэг юм бэ? Чи өхвөл бид хэн өгсөн гэж хэлэх болж байна? Чи бодоод үзтээ. Шуасан өгчихлээ. Бид Шуасан өгсөн л гэнэ. Харин чамайг өхвөл бид юу гэх болж байна? Чамд ядаж нэрж байхгүй гэж үү? Би нэртэй гэдгээ мэднэ. Намайг Лайфа гэдэг. Өмнө нь Чэнэгвайл миний нэрийг мэддэг байсан. Чэнэгвайгаас хойш нэрийг минь мэдэх хүн үгүй болсон. Одоо тэд миний нэрийг мэдмээр байгаа ч би хэлэхгүй. Тэнийг нэрэндээ таарсан тэнийг амьддаа тэнийг үхээд авсанд хэвтэхтэйч тэнийг хэвээр байна гэж тэд шоолно. Өөрийгөө тэнийг гэдгээ удахгүй үхэх гэж би хөгшин тэнийг гэдгээ би мэднэ. Заримдаа бодох нэ. Тэдний хэлхэн зүйтэй. Би хүүгүй, ач гучгүй. Намайг үхэхэд хэн ч араас минь ойлгохгүй. Надад нэрч байхгүй. Үхлээ гэхэд хэн гихч хүн өгснийг хүмүүс мэдэхгүй. Би цаг үргэлж нохойгоо сандаг боллоо. Жаахан туранхай гөлөг байсан хожим биер хүү том нохой болсон доо. Тэд түүнийг тэнэг гэнэ. Доромж үг гэдгийг би мэднэ л д. Би түүнийг хөөй гэж дууддаг байв. Тэгэхэд гудамж өнөөгийн шиг ийм өргөн байсангүй. Баашингууд ч намхан байлаа. Үргэлж эмийн сангийнхаа үүдэн зогсох Чэнэгвайн ус гэзэг буурал таагүй байв. Шантхар хамарт Шуасан залуу гэрлээг байсан юм. Тэр үргэлж над шиг 20 гарсан эр хүн гэж ярьдаг байв. Аав минь өөд болж би ганцаараа нүүрс зөөдөг болоод хэдэн жил өнгөрч байлаа. Годамжаар алхах бүрдээ яс арьсуулсан жаахан хөлөг амаанган хилээ бултайлган энд тэнд шиншилж яваатаа таарна. Бароонд цохиулсан мэт үргэлж норсон явах тэргүүлгийг их анхаардаг байсан тул Шантхар хамарт Шуасан түүнийг надад авчирч өгөхт нь шууд таньж үлээ. Хүмүүстэй цуг гэрийнхээ үдэнд зогсож байсан Шантхар хамарт Шуасан намайг дуудаад "Ой! Чи гэрлэхийг хүсэхгүй байна уу?" гэв. Нөгөөдүүл нь инээлдэж би ч тэднийг даган инээлээ. Тэд "Энэ муу тэнэг бас бүсгүй хүн санаатай байх нэ. Инээж байх чинь" гэнэ. Шуасан "Чи эхнэртэй болохыг нээрээ хүсэж байгаа мó?" "Эхнэрээр яах юм бэ?" "Яах юм бэ гэж юу? Цуг амьдрахгүй юу? Хамт унтаж, хамт хооллоод л. Чи эхнэр авах уу?" Шуасаны үгийг сонсоод толгой догтол тэд нөгөө гөлгийг надад өгөв. Шуасаны гарт овоодуулсан өрөвдөлтэй амтан хөлөө сарвгнуулан гаслана. "Ой, май ав" гэснээ тэд мөн л инээлдэж "Тэнэгэ ав. Эн чинь эмэгтэй." "Гэхдээ эн чинь эмэгтэй биш" гэж толгойс ихсэрвэл Шуасан "Үгүй эм биш тэгээд юу юм? Нохой гөлөг байна" гэвэл тэд бүр их инээлдэн "Муу тэнэг чинь бас нохой гэдгийг мэднэ. Бас гөлөг гэж байна шүү" гэв. Шуасан "Битгий димэр. Энэ бол чиний эм. Алив чи хардаа" гэд нохойн сүүлийг өргөв. "Харав уу?
намайг толгой тогтол тэрээр "За тэр эмэгтэй байгаа биз?" "Энэ эмэгтэй хүн бишээ. Эн чинь гिचий байна" гэд толгойс ихсрэв. Тэд намайг шоолж шандхар хамарт бүр суун туслаа инээж байна. Голиг түүний гарт гингэнэн. Би тэднийг дагаж нилээд инэв. Шүүасаа намайг хуруугаараа зааснаа цаадуулда. "Харда. Энэ бас гिचий гэж байх чинь" гэд ахин суун туслаа хөхрөөд гараа суултал голиг сүүлээ хавчин зуухтаав. Түүнээс хойш тэд намайг харангуутаал "Ой, чиний эхнэр. Хой, эхнэр чинь баасны нөхөнд унчихсан. Хой, чиний эхнэр тэнд сарж байна. Хой, чиний им манаа махыг хулгайлчихсан. Хой, чиний им жирэмсэн бололтой" гэнэ. Тэд хөхрөн инээлдэх тул би ч даган инээн. Тэд нохойг хэлж бүгд мэднэ л д. Намайг хизээ нэгэн цагт нөгөө нохойг эхнэрээ болгон гэртээ аваачиж хамт амьдрахыг тэд хүсэж буй бололтой. Хүмүүс өдөр болгон л намайг шоолон инээлдэх тул нохойг харах болгонд дотор нэг л өөр болоод явчихна. Зэгзгэр жижигхэн амтан хилээ унжуулан энд тэнд газар сэншилж явахыг өөрийн эрэхгүй анхааран ажиглах болов. Нэг өдөр би түүнийг дуудаад "Хөөй" гэвэл намайг харснаа хөв хуцав. Эдэж явсан мантууга хайж өгтөл өмхээд алга боллоо. 70 мантуу өгснөөс хойш намайг таньдаг болж харах тоолондоо хөв хэмээн чимээ өгнө. Тэгэх болгонд нь би мантууга өгсөөр л байв. Түүнийг баярлуулах гэж халаасандаа талах мантуу авч явдаг болов. Халаасандаа гараа хийх болгонд хуцаж ирэхлэн свид болно. Одолгүй өдөржин намайг дагдаг боллоо. Нүүрс хүргэхээр явхад араас пад шогшно. Хэсэг яваад эргэж харвал сүүлээ шарван хөв хуцна. Тэгснэ гэнэт хайцсан мэддэхгүй алга болоод удалгүй гэнэт алга болсон шигэ гэнэт гарч ирнэ. Заримдаа алга болоод шөнө орой болсон хойно ирнэ. Намайг унтсны дараа хаалганы гадна нэрээд хуцаж гарна. Хаалга тавьж өгөөснөөш зогсохгүй. Намайг гарч хаалга нээхээр сүүлээ шарван зогссноо санаа намарсан бололтой пад хийлгэн яваад өгнө. Нохой дагуулж явах юм нь хараад шандхар хамартва түүний найзууд "Хөөй, гэр бүлэрээ хаашаа явах нь вэ? Хөөй, эхнэр нөхөр хоёр гэртээ арих нь уу? Хөөй, шөндөө хэн хэнийгээ тэрвэрч байна да" гэнэ. "Шөнө нь бид хамтдаа унтахгүй" гэвэл Шүүасаа "Үгүй байлгүй дээ. Эрен болчиход цуг хонохгүй яаж болох юм?" "Үгүй ээ, бид цуг унтахгүй." "Оо мо тэнэг. Цуг унтах гэж л эхнэр авдаг юм шүү дээ" гэнэ. Тэр гэрэл унтрааж буй дүр үзүүлэн "Тас гээд өрөө харанхуу болно. Тэгээд л жаргалтай мөч эхлэндэ" гэд хөхрөн инэв. Тэд намайг нохойтойгоо цуг унт гэж хэлсэн ч би тэгээгүй. Голиг шүн хаашаа явдгийг би мэдэхгүй. Өглөө хаалганы гадаа оцайн суугаад намайг хүлээдэг боллоо. Өдөржингөө бид цуг, би нүүрс зөөн, тэр намайг дагна. Намайг айлын хашаанд орвол гадаа хүлээж угаад гарч ирмэгц пад хийлгэн намайг дагна. Нохой маань том болж таргалж эхлэв. Шүүасаа тэрэгт харснаа "Хардаа. Энэ гिचий овоо онгорчхож" гэнэ. Нэг өдөр тэд намайг амдаж байгаад Шүүасаа "Ой, чи бидэнд чихэр тараах ёстой шүү дээ" гэв. Нохой минь тэдэнд дургуутсан хуцаж эхлэв. Тэд замын хажуугийн дэлгүүрөө зааснаа "Хардаа. Тэр дэлгүүрийн лангуун дугаа чихрийг харав уу?" "Яах гэж?" "Чихэр ав." "Чихрээр яах юм бэ? Биднийг дайл" гэв. Шүүасаа "Чи юм уу тэнэг, бидэнд хормын чихэр амсуулаагүй байгаа шүү. Хормын чихэр ойлгов уу? Бид чиний зууч гэдгийг мартаа юу?" гэв. Тэд гараа миний халаасанд хийж мөнгөний минь авах гэтэл нохой маань агсран өсчиж эхлэв. Шүүасаа хөлөө дэвстэл хитэн алхам холдон ахаад л архиран хуцна. Шүүасаа урдаас нь гүйн очвол аргагүй нэрхэнд сүүлээ хавчин зугтлаа. Тэд миний мөнгийг гаргаад хортын дэвсгэрт хоёрыг сугалж үлдснийг буцааж өгөөд дэлгүүрөөд инээлдэн явж одов. Нохой дэргэд минь ирснээ тэднийг дэлгүүрээс гарахыг хараад холдлоо. Шүүасаа надад хэдэн чихэр атгуулснаа "Энэ та хоёрын хувь" гэв. Тэд амандаа чихэр хүлгсээр инээлдэн одлоо. Бүрэнхий болох төгсөн тул
Би чихрээ барьсаар гэрийн зүг ирэхэд нохойч өмнө хойно минь гарч хөв хуцаж явсаар үүдэнд тулж ирэв. Хөөй, битгий хуцаад бай гэвэл мөн л хөв гин. Түүнээс хойш нохой гэрт минь байх болов. Өрөөнийхөө буланд сүрлээр хэвтэр засаж өглөө. Тэгээд бодов. Нохойг гэртээ авчрах болоод эхнэр авахд төстэй тал байгаа ч юм шиг. Нохой надад хань болж байна. Чэнэгүй үргэлжил эхнэр авч хань ижилтэй бол гэдэг байлаа. Би нохойдоо тэд бид хоёрыг эхнэр нөхөр гэж байна. Хүн нохойтой гэрлэнэ гэж байхгүй. Бид зүгээр л бие биедээ хань болж байна гэнэ. Би нохойныхоо хажууд сүрэл дээр сув. Нохой намайг хараад хуцаж би ч урдаас нэнээлээ. Намайг инээхийг хараад нохой маань дахин хуцаж би ч инээв. Ингэж хэсэг хогжиж байснаа гэнэт халаасанд байгаа чихрээ санаж гаргаж ирээд чихэр, хормын чихэр гэж тэд хэлсэн. Хормын чихэр гэснээ нохойн аманд нэг чихэр хийж өөрөө нэгийг хүлхэв. Амттай байна уу гэж нохойгоос асуув. Нохой тар хийлгэн идэж би ч чихрээ тар хийлгэн бодлов. Миний хэлүүд чанга дугуурлаа. Чихрээ тажигнуулан идээд тэсгэлгүй инээд хурч нохойч намайг даган хуцав. Нохойтой цуг бараг 2 жил амьдралаа. Нохой өдөржин намайг дагна. Дамнуурга маань хүнд байвал өмнө гарч хөв хуцхан намайг яаруулна. Дамнуурга хоосон бол араас дагаж бөм шогшно. Тосгоныхан биднийг хараад шоолон инээж "Хөөй, та хоёр эхнэр нөхөр гисэн үү?" "Аа" хэмээн би амандаа бовтнана. "Хөөй, чи тэгээд эр нохой юм уу?" гэвэл би мөн л "Аа" гин. Чэнгуй уурлан "Чи хүн байж яхаараа нохойтой эрен болдгийм бэ?" гин. Би толгойс ихсэрч "Хүн нохойтой гэрлэхгүй. Мэдэж байгаа бол сайн байна. Хүмүүс ингэж хэлвэл битгий аа гэж бай." "Аа" гэж толгой дэхвэл "Битгий аа гэд бай. Миний хэлснийг ойлгосон уу?" Би толгой дахин "Аа" гэвэл Чингуй гараас авчин "За чи яв" гин. Би дамнуурга дамнан нохой араас минь пад алхана. Нохой бараг өдрөөр өсөж заримдаа өдөржин алга болно. Шөнө болсон хойно ирж үүд шөргөөн. Үүдээ нээж өгөхөр орж ирээд сүрлэн хэвтэр дээрээ толгоогоо хөл дээрээ тавиад намайг ширтэн хэвтэнэ. Харж ирээд л унтах гин. Би юм яриаг байхад ингээд унтаад өгч болох юм уу гэж намайг хэлж дуусаагүй байхад нүдээ анина. Би ч бас аргагүй нүдээ анина. Нохой маань том болж улам таргалав. Нэгэнтээ шүү айсанаар "Хөөй тэнгээ. Хэзээ нохойгоо гаргах вэ? Цас орохоор түүнийг гаргая. Амтлагч хийгээд бүтэн өдөр чанавал ёстой амттай хаал болно доо" гэв. Нохойд минь нүд хаяж эхэлснийг мэдээд би яаран алхав. Нохойч намайг даган шогшино. Цас орохоор нохойг минь идэн гэсэн тул Чингуй дээр очиж "Хизээ цас орох юм бэ?" гэвэл Чингуй "Болоогүй. Чи одоо дан цамцтай явна. Чамайг хөвөнтэй хувцас өмсөх болохоор цас орж эхэлнэ" гэв. Чингуйн үг намайг тайвшруулав. Гэвч намайг хөвөнтэй хувцас өмсөөгүй, цас ч ороогүй байхад тэд нохойг маань идчихв. Тэд нохойг маань ясаар хууран шүү асааны гэрт оруулж үүд цонхыг битүүлж ухаад цохин алж чанахаар болжээ. Өглөө гүүрээр гарч явтал нохой маань алга болж өдөд харж явтал шүү асааны гэрт хуцаж буйн дуулдав. Яахаа мэдэхгүй зогсож байтал шүү асаан гарч ирснээ намайг харж "Хөөй тэнгээ. Яг чамайг хайж байла. Хөөй тэнгээ. Орж нохойгоо дууд" гэв. Тэд гарт минь ол сатгуулж "Үүгээр нохойгоо боож ал" гэв. Би толгойс ихсрэн "Цас ороогүй байх шүү дээ" гэв. Тэдний нэг нь "Энэ юу гэв?" Нөгөө нь "Цас ороогүй байна гэж байна." "Цас ороогүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Би яаж мэдх юм бэ? Тэнгийн үгийг ойлгодог би ямар тэнэг хүн үү?" Нохой хутсаар нэгэн түүнийг модоор чичив. Шүү асаан мөрийг минь алгадан "Хөөй найз, очоод нохойгоо дууд" гэв. Тэд намайг чангааж "Юу найз вэ? Энтэй яриа дими. Маа энэ олс. Нохойгоо оосрлаад аль." "Үгүй ээ.
Тэгвэл чамайг энүүгээр боогоод алчихъя. Гэвэл Шуасан тэднийг хориглон тэнэг хүнийг ингэж айлгаад бүтэхгүй ойлгохчгүй. Хуурах хэрэгтэй. Хуурнаа. Тэрний чинь ч ойлгохгүй. Чэнхуа ирж ява харагдана. Гараа зөрвүүлээд ханцундаа хийчихсэн тайван алхаж явна. Болохгүй бол ханзаа нурай. Энийг чи хаашаа зогтов гэж? Шуасан ханз нурааж болохгүй. Нохой одоо айчсан байгаа. Дахиад зууж мэднэ. Тэд намайг тойрон чим үү гөлөг залах уу нохой? Хөөй, чамаа хэлж байна. Сонсч байна уу? Гэвэл Чэнгуй хажуугаас та нар энүүгээр туслуулъя гэвэл нэрээр нь дуудах хэрэгтэй. Ингээд амандаа орснороо дуудаад байвал хөдлөхгүй. Таныг ч гэсэн хаяа ухаантай болдог шүү гэв. Шуасан тийм ээ. Нэрээр нь гэхдээ хэн энэний нэрийг мэдх юм бэ? Энэ тэнгийг хэн гэдэг юм бэ? Гэвэл тэдний нэг нь та тэгэд нэрийг мэдх юм уу? Гэвэл Чэнхуй мэдээж мэднэ. Гэхэд тэд түүнийг бүчин авлаа. Чэнхуй энэ тэнгийг хэн гэдэг юм бэ? Лайфа. Нэрээ сонсоод зүрх минь хүчтэй болиглов. Шуасан дэрэгдэрж мөрөөр минь тэврээд Лайфа гэвэл зүрх бүрч хүчтэй тогтлоо. Шуасан намайг тэврэн гэрийнхээ зүг алхах зуур. Лайфа бид найзууд шүү дээ. Лайфа нохойгоо дууд. Лайфа чи зүгээр л ханзны дэргэд очиод ганц удаа хөөе гээд дуудчих. Лайфа чи чадна. Би Шуасаны дорж ханзан доогуур шагаавал нохой минь цусандаа будагдан улаан халтар болчихсон хэвдэж байв. Би нам дуугаар хөөе гэв. Нохой минь намайг таньж мөлхөж ирээд өвөр дээр минь гарч толгойгоо хацарт минь нааж нүрийг минь цусаараа будан гасалж байна. Ингэж гингэнхийн сонсож байгаагүй учраас их өрөвдлөө. Би түүнийг дөнгөж тэврэн автал тэд хүзүүнд нь дээс углангуудаа ямар ч завдал өгөлгүй хүчтэй чангаав. Нохой минь га гиснээ нам боллоо. Бүтэн гасалж ч амьдсангүй. Удалгүй хөлнж хөдлөхөө байлив. Бүх зүйл дуусны дараа тэд намайг харснаа. Цас ороогүй байна гэд инээлдлээ. Шөнө би нохойхон сүрлэн хэвтэрт ганцаараа удаан сув. Нохой минь нэгэн түгэж тэд түүнийг тогоонд хийж өдөржин чанах гэж буйг. Дараа нь түүнийг эдхийг би мэднэ. Бодол болж удтал ганцаар суулаа. Би нохоогоо хорлжээ. Би түүнийг дуудсан. Тэр намайг Лайфа гэж дуудахад хөөрсөндөө нохоогоо дуудаад өчлөө. Үүнийг бодоод өөрийн ирэхгүй толгой сэгсрэв. Удтал сэгсэрлээ. Эцэст нь өөртөө дахиж хинч намайг Лайфа гэж дуудсан урдаас нь аан гэхгүй хэмээн шивнэв. 1994 оны 10 дугаар сарын 5. Төгсөв. Орчуулсан Шарайд дүүрэн жаргал.